Яаж өөрийгөө дэмжих вэ? Яаж өөртөө цаг энерги, мөнгөө зориулдаг болох вэ? Яаж өөрийгөө нэгдүгээр тавьдаг болох вэ? Яаж өөртөө дурлах вэ? гэж асууж байгаа бол асуултын хариулт нь маш энгийн. Зүгээр л суралц. Тасралтгүй суралцаад тэгээ гол нь үйлдэл. Бид нэр бодоод тархинда оюун бодолтой ингээл алаад байдаг ш тий. Тэстэ би тийг ингэн гээл тэгсэн мөртлөө оюун бодолтой бид нэр алаад байгаа боловч хичнээн ч жил тэгээд тий бодолтойгоо ноцолдоод ямар ч үйлдэл хийхгүй амьдралын чанарыг сайжруулахгүй өчнөө жил яваад иж болно. Хамгийн гол нь үйлдэл байгаад байгаа байхгүй юу? Яг үйлдэл хийж ээж л та сайжирна, та дараагийн шатанд гарна. Үйлдэл хийдэг хүн өөрийнхөө үнэнтэйгээ нүүр тулна, айцтайгаа нүүр тулна. Тэгээ яг өөрийнхөө үнэнтэй айцтай нүүр тулъя гэдэг шийдвэр гаргах нь маш чухал. Тэгэхгүй бол бид нар чинь ингээд тухтай бүстэй ингээд бүр шигдсэн. Амьдрал болоод байна. Болж л ээжтэй гэд ингээд амьдралдаа байгаа асуудлуудыг олж харахгүй болцсон байгаад